Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2020 онд нээлттэй хийсэн Окей, Мадам киног ярьж өгөхөөр бэлтлээ. Киночдын кино үзэх акшныг Месси Будааны жигнэмиг илүү тансаг болгоно. Месси Будааны жигнэмиг нь 100% дээд зэрэглэлийн Japanica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй ам, шарчгинсан өвөрмөц бүтэц, театрт байгаа юм шиг тансаг мэдрэмжийг хаанд сууж байсан авах боломжтой. BBQ зөгийн балтай чихэрлэг гэсэн 3 амтаас сонголтоо хийгээрэй. Мессиг аваад киногаа эхлүүл. Жигнэмиг задлахад жинхэнэ кино эхэлдэг. За ингээд кинонд орцгоё. 2009 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2 хүн тусгай ажиллагаа явуулж буйгаар кино маань эхэлнэ. Хойд Солонгосын Go болсон ажиллагаа. Өрөөнд дэвтэйхэн яваад ортол. Хэмбэ? Гингүүд нүгийн зөрөөгүй маа. Эрэгтэй эмэгтэй 2 ажилтан байж байна. Хоёулаа л чадварлаг юм байна. Эрэгтэй нь гадаа нь хүмүүсийг унгаад, эмэгтэй нь харин нэг юм хайгаад байна. Тэгсэн чинь утсанд нь мессеж ирж байна. Гээсон, наанаас агаар, наадах чинь өөрх, ааваасаа өөр хиндэж бүү итэг. Ингэж байна. Тэр үед аавынх нь өрөөнд нэг буутай нөхөр орж ирж байдаг. Эрэгтэй хамтрагч нь бүгдийг нь унгаад орж иртэл Гээсон буугаа онилж хүлээж байна. Тэгснээ шууд буудчаад зүгтаачлаа. Дүрс шилжиж 10 жилийн дараа нэг бүсгүй боорцог хийгээд байж байна. Янзын боорцог бололтой. Хайралт, амталгаа энтрэн тасархаа. Тэгээд дэлгүүрээ нээж байна. Сайн байна оо. Тавтай морилно. Жаахан эртгэн онгож болдгоо мó. Хүлээсээр байгаад хацраараа турчлаа штт. Тийм үү? Али хари. Туранхаа илүү хөөрхөн байна. Гэхдээ эхний үйлчлүүлэгчийн урамшуулал. Ингээд нэг боорцог илүү өгч байна. Тэгээд бүх боорцогоо зарж дуусаад маргааш ирээрээ бүгд дууссан гэсэн бичиг наагаад дэлгүүрээ хажлаа. Би саяхан онгоогод бүгдийг зарчлаа штт. Ингээд бөөн баяр гэрлүүгээ явж байдаг. Тэгсэн тэнд хямдхан аваарай. Хямдрал гэсэн чи манай үний чих суртас гэл явчлаа. Хямдрал дуртай бололтой шууд гүгээд төрөөдөрлөө. Энэ бол манай киноны гол дүр Мион. Дүрс шилжиж нэг компьютер засварын газар. Энэ хүн ундаа онгоолгож байна. Бөглөн дээрээс нь суглаа хайгаад байгаа бололтой. Залив ингээд харсан чинь дараа дахин оролдоорой гэж байна. Хөөрхи. Тэр үед харин Мион орж ирдэг. Хайра гэсэн залуу гялс ундаага нуучлаа. Мионы нөхөр бололтой. Энэ бол манай киноны бас нэгэн гол дүр. Түүнийг Сукон гэдэг. Чи юу нуугаад байгаа юм? Ингээд очиод харсан чинь унда. Хөрөгчөндөө баахныг аваад тавьчихжээ. Шууд л зодоод унаа штт. Чи нэр одоо бас ямар шагнал гордоод суучваа. Хоёр дахь супер шагнал нь угаалгын машин гэсэ. Манай угаалгын машин ямар үлээтэй хайра. Хөөчн л та. Тэгсэн ч гэсэн миний өгшөн өөрийнхөө бүх ёндоог хэрэглээд дууссан штэ. Одоо чамд ямар ч аз үлдээгүй. Яахаараа би яаж бүх ёндоогоо хэрэгэлсэн? Надтай суугаад. Тий. Мэдээж тэглгүй яадгий бэ хөөрхнөө. Гээд байж байтал харин цаана нь үйлчлүүлэгч ороод ирлээ. Шууд байр барина. Тэгээд компьютерийг нь үзлээ. Файл түгждэг вирус байна. За, би засаадах. Чи ундаа угаад хүлээж бай. Ингээд нөгөө ундаанаасаа өгдөг. Эхнэртээ бас нэгийг өглөө. Эхнэр нь ундаага задалж угаад бөглөөгөө харсан чинь юу вэ? Хараа, энэ юу гэнэ? Нэг юм байна да. Ингээд харсан чинь супер шагнал. Гэр бүлэрээ хаваа аялах хэрэг гэд бичиж. Манай хоёр бөөм баяр. Нөгөө залуу гялс ундаага задлаад үтсэн чинь дараа дахин оролдоорой. Хөөрхи. Тэгээд гэртээ ирцгээл. Эхнэр нь бид явахгүй. Яагаад вэ? Манай угаалгын машин муудаад шинийг авч чадахгүй. Яаж хаваа явсан зардлаа тайлгнах юм? Юу вэ? Тэр чи өөр штэ хайраа. Явъя л да. Эн чин хаваа шүү дээ. Тэгээд хаваа явчаад өлсөж өгөх юм уу? 7 хоног дэлгүүрээ хаахаар юу болно гэж бодов? Энийг би eBay дээр зарнаа. Тэгээд шинэ угаалгын машин авна гэж авна штт. Тэр үед харин охин нь ирж байдаг. Нийлээ ууртай байна. Миний амьдрал хүнд байна. Ингэсэн чинь ээжийнх нь утсанд охин нь хүүхэд зодсон гэд мессеж ирдэг. Нари, дахиад биш шүү. Чи яаж байгаа юм бэ? Ингэж болохгүй шүү дээ. Тэр чин намайг балетийн зогсолтоо хийсэн чинь чи яг суумо шиг харагдаж байна гэдээсэн штт. Ингэсэн чи яг суумо. Аав нь инээдээ барь чадсангүй. Намайг энэ балетаас болиулаад зүгээр таквондод явуулчих л да. Гүчи. Одоо балетэд явж байхдаа хүүхэд зодоод иж таквондод явах юм бол хүн алдчул яах юм? Ингээд охиноо шийтгэж байна. Гэсэн охин нь ойлаад. Ягаад дандаа би байдгийг ангиасаа ганцаараа аяллаар явж үзээгүй нь би. Ганцаараа гар утсгүй нь би гэд ойлаад байна. Ээж нь нэг юм бодо бололтой. Оройн охиныхоо өрөөнд ороод хүслийн жигсаалтыг нь хардаг. Тэгсэн чинь хамгийн ихний мөрөөдөл нь аяллаар явах гэж байна шүү. Гараад ирсэн чинь харин нөхөр нь угаалгын машинаа засаж байна. Юу хийгээд байгаа юм бэ? Энэ машиныг засаад юм ийгэж мэдхүү ажилчул хаваа явах юм болов гэж бодоод бүгдээрээ хаваа явцгаая. Ингээд шийдлээ. Нөхөр нь баярлаад машина цогтол нөгөөх нь ажилчлаа. За ингээд бүрэн дүүрэн итгэлтэйгээр хаваа руу аялахаар болцгоолоо. Шинээр гадаад хосорт гаргуулад явцгаана. Дүрс шилжиж нэг бүсгүй дасгал хийж байна. Тэгсэн утсан дуграад нэг нууц юм яриад байна шүү. Ойлголоо. Дүрс дахин шилжиж хойд солонгос дуулалтай тагнуулынхан утсаар ярьж байна. Магнолын 10 жилийн дараа амьд байгаа нь тогтоогдлоо. 48 цагийн дараа хаваа явах онгоцонд сууна гэж байна. Ямар ч алдаа гаргахгүй.
чадахгүй. Түүнийг амьдаар нь барин шүү. Ойлгов уу? Ингэсэн чи нөгөө киноны ихэнд буудуулаад үлдсэн тагнуул байж байдаг. Манай харин дэлгүүрээ хит хоногоор хаагаад захихнаараа үдүүлээд явцгаалаа. Өвгөө, онгоцны буудлын руу такси барих уу? Юу гэж такси барьдгийг хайр мөнгө. Автобусаар явна. Хойд Солонгосын тагнуулууд харин нисэх буудлын гадаа ирчихсэн хуралдаж байна. Нэг зураг гаргаж ирээд түүний царайг сайн хараад ав. Жаахан алдаа гаргах юм бол та нар алуулна шүү. Амьдаар нь барих ёстой. Ойлгов уу? Мэдлээ өрхмэ. Ажиллагааны явцад бүгд хятадаар ярьцгаан шүү. Мэдв үү? Хөдөлцгөө. Тэгсэн энэ нөхөр. Ахалхаа. Би хятад хэл мэдэхгүй шүү. Ахамдаа. Харин би түүнийг техникийн мэдлэгтэй болохоор навцсан юм аа. Харин тий. Надаа нууц ажиллагаа гэж хэлээгүй зүгээр ажил байна гэж дагуулад ирсэн. Амаа цад. Ажиллагааны үеэр чи нэг чиг дуурч болохгүй. Ойлгов уу? Хөө би яаж тэх юм бэ? Энд чи амар урт нислэг байлаа шүү гэж авна шүү. Бүтлэхүү гар байна. Нөгөө бүсгүй харин нүрээ халахлаад онгоцсон суух гээд явж байна. Тагнуулууд нэг нэгээрээ онгоцсондоо сууцгаалаа. Хавай хонололоо явах онгоцны бүртгэл хааж байна. Гэт зарласан чи манай хэд тэндээс пижигнээд ороод ирлээ. Такси өрөө гэж хэлээ үсттэй. Яг хаах гэтэл болохгүй гэд хүрээд ирнэ. Аа за би бүртгэж байна уу шалгаатгий. Гэсэн манай гурав күртгээ тайлаад хавай цамцаа харуулаад өрөвдөн. Оруулчаач хаалга хаагдсан болов. Аа за. Хаалга хаагдаагүй гинэ. Тийм ээ. Хоёр нэгдүгээр зэрэглэлийн суудал үлдсэн байна. Хоёрын суудлыг ахиулчих. Үгүй хэрэггүй. Бид нар төлж дийлэхгүй. Энэ үнгүй хадагтай. Тэгвэл суулгүй ядхи. Гэсэн үйлчлэгч тэндээс. За хэлий. Хагас нүмгүүгээд хурдлаад. Тийм ээ. Мэдрэмжтэй ажилт бай шүү. За ингээд онгоцсондоо сууцгаалаа. Онгоцны багийнхаа өгтөж аваад Мион охинтойгоо нэгдүгээр зэрэглэлд. Нөхөр нь мэдээж хоошоо суулаа. Тэнд харин нэг эпик үйлчлэгч. Онгоц нисгэд бэлэн сэжигтэй зүйл байхгүй. Гэхдээ сэжигтэй байсан ч сэжиггүй юм шиг жүжиглж иж магадгүй л дээ. Цаанаас нь харин ахлах нэрээд чи юугаа хийгээд байгаа юм бэ? Зүгээр л хийх ёстой ажлаа хий мэдвүү? Тэрүүгээр хэсэг зорчигчд. Хөөх ансаараа хөөх юм а. Хөөх нь хиймэл гэсэн. Гэс ажуунаас нь. Үгүй хөөх нь жинхэнэ. Юу та яаж мэдтээ? Та юм ч юм уу? Үгүй. Хойд солонгосчууд харин тараад сууцгаачихсан байна. Нэгдүгээр зэрэглэлт харин манай хоёрын урд нэг ямтай авгаа суучихжээ. Чи заавал хөөхтэй Америкт очиж байгаа төрүүлэх ёстой шүү мэдвүү? Ойлголоо хадмэж. Бэртэйгээ хамт явж байгаа юм байна. Төрөх нилээн дөгцсөн bay шүү. Манай Мион сонсоод сандлаа хэвтүүлвэл хөөхдөд илүү тухтай байдаг юм аа. Аа за баярлалаа. Ингээд хэвтүүлсэн чи үйлчлэгч ирээд онгоц маань хөөх гэж байгаа тул та сандлаа босгоорой. Хөөхи. Тэнд бас нэг өвгөн. Хой. Энийг яаж томруулдгийг? Ингэж томруулдгийг маа гişүнэ. Бас том гар явж байгаа бололтой. Тэнд харин нэг залуу. Би нисхээс айдаг. Тийм байхад надад яагаад байнга ийм даалгавар өгöd байгаа юм бэ? За Хавайд очиж байгаа залгая. Ингээд нэг нойрны юм уула. Арай хангалтгүй санагдсан бололтой. Дахиад нилээ хэдийг уучлаа. Нөгөө бүсгүй харин урд ганцаараа суучихсан байна. За нэг иймэрхүү хүмүүстэй онгоц хөөрлөө. Манай Нари бөөн баяр. Үйлчлэгч Мион дэрээд. Та юу авах вэ? Юм авахгүй баярлалаа. Нари чи хариу өлсөж гэнэ үү? Чинь юм авчиг. Кола хийдэлээ. Энд бүгд өнгөө хадагтай. Тийм үү? Тэгвэл би бас нэг кола авч болох уу? Болно. Мион бөөн баяр. Ямар сайхан юм бэ? Хойд солонгосчууд харин хоорондоо тохилцоод байна. Тэгээд босцоолоо. Нөгөө бүсгүй харин сэжиг аваад 0 руу яваад орчлоо. Нөгөөдөл зорчигчд дундаас нөгөө хөөхнээ хайгаад байна. Тэгсэн нөгөө бүтэлгүйгээр чаавас гэсэн чи масктай хөөхнтэй таарчиж. Эвтэйхэн авах гэдэл нөгөөдхөн сэрчлээ. Юу вэ? Оочлаарай гэснэ. Ингээд амаалаараа зүгтаачлаа. Үйлчлэгч Мионд месси өгөх гээд явж байхдаа унгаачлаа. Нөгөөх нь агаар дээр бүгдийг бариад авчлаа. Тэгснэ. Зүгийн балтай месси. Миний охин хамтлаад үзтээ. Ингэснэ шидэд. Охин тэндээс. Тийм ээ. Нөгөө эпик хараад. Хөөх, та юу хийдэг юм бэ? Тусгай ажилтна уу? Үгүй, би месси унж байгааг хараад ийм сайхан юмыг юу гэж унгахдаг ингээд бариад авсан. Энийг чинь 100% Japanica сортын будаагаар үйлдвэрлэдэг. Чихэртэй зүгийн балтай BBQ-тэй гэд 3 янз байдаг байхгүй юу? Би авч идгээд мөрөөдөд байсан. Танаа онгоцонд өнгөө байдаг юм ба шүү дээ. Зөвхөн бизнес класст өнгөө байдаг юм аа. Та юу хийдэг юм бэ? Би Yonchand нэг гацрын хийдсэн. Yonchand-ы захирагч юм уу? Захирагчаа гэснэ ороод манай онгоцонд Yonchand-ы захирагч байна гэж авна шүү дээ. Аглах нь эпикийг чи энгийн зал руу яв гэдээ явуулчлаа. Манай Суку харин сууж байтал хажууг явна. Ганцаараа явж байгаа мó. Үгүй гэр бүлтэйгээ. Тэр танаа эхнэр ойл гэсэн чинь биш ээ. Манай эхнэр бизнес класс сууж байгаа. Та харин би ганцаараа явж байгаамаа. Гэр бүлтэйгээ уулзах гээд явж байна. Ингээд харуулсан чинь нэг бамбруу шавчихсан явж байна. Манай Мион харин үнгүй юм дээр туйлж байгаад гиз нэвгүрхэд баларлаа. 0 руу яваад очтол нөгөө бүсгүй байж байна. Уучлаарай. Ингээд өөр хаалга тогшоод. Уучлаарай. Хүнтэй гэдгийг мэдчихэн л та. Гэхдээ хэр удах вэ? 7 цаг болно. 7 цагаа ямар удаан баадах юм бэ? Одогтой энэ 0 биш ээ. Ингэсэн чи хөөрхи нисгэгчийн өрөөний хаалгыг тогшоод байсан юм байна. За тэгээд Мион хоошоо 0 хагаад явлаа. Нөхрийнх нь хажууд суусан өвгөн харин. Урд нислэг болох юм чинь хоёулаа яриад явбал ямар уу? Би ярихч дуртай шүү. Манай хүн ярьж өглөө. Өвгөн буруу үнтэйгээ ярьжтэй. Би тэгээд ойлгож байгаа юм чи. Мөрөөдөл нь будааны талбайтай болох юм байна гэд. Тэр нь бүр ингээ хязгааргүй үргэлжлэх. Өвгөн харин нэлээд залхсан байртай.
Сайн нэрхалтай юм аа. Мион харин нөхөр дээр очиод нари дээр очиж би 0 орлоо гэд яваад өглөө. Тагнуулууд харин хойно цуглжжээ. За юу болж байна? Тэр алга байна ирхмэ. Бүтлгүй гардан дэс. Тэр сая юу гэсэн бэ? Дууч. Дахиад сайн шалга. Урд бас шалга гэсэн Мион хүрээд ирлээ. Юу? Та нар бүгд очролж байгаа юм уу? Тийм ээ. Очролж байна. Та араасаа очрлаарай. Яагаад бүгдээрээ онгоцод баагаад идэг байна? Мион эцэст нь нэг юм 0 орлоо. Тэгээд тэнгэр дугуйтал аван шүүтээ. Тагнуулууд харин Магнолын энгийн суудлуудад байхгүй байна. Бизнес класс суусан юм шиг байна. Бидэнд дахиад цаг хэрэгтэй. Болцгоо. Дайраад ор. Гэт бүгдд нь үүрэгдэнэ. Тэгсэн тагнуулууд бүгд босч ирээд явцгаалаа. Ирхмэ. Суудалтаа суугаарай гэсэн чи шууд маа. Араас нь эпик ирээд. Та суудалтаа суунуу гэсэн чи ганц. Тэгээд тэр дор ногцыг эзэлж авлаа. Одооноос бэд өдөрдөн ард хүмүүс орилолтоод байна. Бизнесийн жаахан гайхлаа. Тэгсэн нөгөө ямптай авга. Эвдэрсэн баха. Экономикалаас дандаа ийм асуудал гардгийг. Барьцаалагчид хүмүүсийг бүгдийг нь зааланд бөөгнүүлчлээ. Манай Мион харин 0 доо байж байна. Хөөх, савн хүртэл үнэтэй савн биш. Нисгэгчийн өрөөний гадаа нэг үйлчлэгчд буу тулгаад аваад очино. Онгойлго гэсэн чи Ахмад шууд онгойлгож байна. Шииртэй нөхөр бололтой. Одоо чиглэлээ өөрчил. Ингээд онгоц чиглэлээ өөрчиллөө. Тэгсэн бүтлгүй гарын байсан өрөөний хаалган түгжигчлээ. Нөгөө улс төрч усч ирээд. Та нар юу хүсэв? Тохиролцъё. Мөнгө авах уу? Тантай ярих бизнес бидэнд байхгүй. Улс төрч хүний онгоцыг барьцаална гинэ. Улс төрч гинэ. Ингэснэ маа. Тэгэд хойш нь чирээд оруулчлаа. Нөгөө ямптай авгааг. Али хоошо. Үгүй. Би өгөх байсан ч бизнес кластад өгмөр. Тэм байхгүй. Ингээд чирээд аваа явчлаа. Бэрн. Ээж. Яа, заашгүй. Нөгөө барьцаалагчд хүртэл гайхах шít. Нөгөө талд Солонгосын тусгай албаныхаа харин онгоц барьцаалсан гэд хуралдаж байна. Азуулахад онгоцсон дотор манай тусгай ажилт байгаа. Ингэж байна шүү. Тэнд унтаж байсан нэг нөхрийг босгох гэтэл нөгөөх нь босдоггүй. Имэ хэтрүүлсэн шүү дээ. Чирж авчаад суулгачлаа. Өмнөдийн тусгай албаныхан хаваа явах онгоц чиглэлээ өөрчилсөн байна. Барьцаалагчдын шаардлага нь юу юм? Тодорхойгүй эрхмэ. Ажилтныг хөдөлж эхлэхээс өмнө шаардлагыг нь тодорхойл. Тэнд харин барьцаалагчид нөгөө бүсгүйг олчлоо. Хар масктай яг цаана нуугдаж байдаг шүү. Шууд дөгж очиод буу тулгалаа. Өмнөдийн тусгай алба тэнд. Бид илрүүллээ. Чоги сунгих хойд Солонгосын тагнуул манай улсад нуугдаж байсан юм байна. Онгоцонд бүсгүй зүхтах гэд жаахан хөдөлж үзэж байна. Тусгай албаныхан. Тэгээд тэр онгоцоор нисч байгааг нь хойд солонгосчууд мэдээд онгоцыг барьцаалцсан юм байна. Гэд бичлэгийг нь үзүүллээ. Амар хүүхэн bay шүү. Тэр мэрэгжлийн юм байна. Манай тагнуул зогсоо чадах болов. Удахгүй мэдэгдэх баха. Манай Мион 0 байтал хүн нүдэж байна. Хүнтэй штэ. Гараач. Яасан бүдүүлэг юм бэ? Одоо гарлаа. Хойд солонгосын тэнд дахин уулзах шив Магнолин. Ингээд маскыг нь авч байна. Тэр үед манай Мион 0-оос гарч ирлээ. Цогсон чи шууд гарыг хаачлаа. Тэгснэ дор нэвгээ тавьчлаа. Яна нөгөө талд тэр манай хүний зураг гарцсан. Магнолин зүсээ ингэж хувиргасан байна. Муу юм уу? За манай хүн чинь тагнуул байсан юм байна шүү дээ. Хойд солонгосын тагнуул. Чи хэн бэ? Гэт нөгөө бүсгүйгээс асууж байна. Нөгөөх нь энгийн хүн байж. Хүмүүс харангуйтаа. Хөх, ансаараа байна. Тэндээс нэг тагнуул ирсэн. Ансаараа. Би ансараатай амьдаар уулзсан гэж бодсонго хамт зураг авахулчих уу. Ингээс нь дарга нь хөөгөөд явуулчлаа. Мион харин хөөе босоорой. Энэ өгччээ яана. Энэ рефлексийг яах вэ? Гэсэн чи радиогоор Магнолин чамайг сонсож байгааг мэдэж байна. Би чулсан байна гэж авна штт. Тэр үед манай хүн өнгөрсөн түүхээ боддог. Өмнөд Солонгост мис засалд орж зүсээ хувиргаад тэгээд нөхөртөөгөө танилцаж энэ амьдралаа эхлүүлсэн юм байна. Тэгснэ шууд тагнуулын мод дээрээ тавилаа. Нөгөө ямптай авга бэртэйгээ уулзаад бид хаашаа явж байгаа гэж байна. Хойд Солонгос. Чаавас би уул начига Америк төрүүлээд Америк иргэн шил өгье гэж бодсон. Тэгсэн очиж хойд Солонгос төрж алах юм байл л да. Манай Соква нэрэн охиноо нөгөө өвөөд үлдээгээд ихнэрээ хайх гээд устдаг. Тэрүүгээр босод суугаад хөөрхөн явж өгнө. Манай хүний суудал дээр харин нөгөө ансараа ирээд суучлаа. Соква нь эвдэх нуугдаж хоошоо гараад харсан чинь нэг лаптоп харагдаж байна шүү. Барьцаалагчдын нэг нь үйлчлэгч дээр ирээд зорчигчдын жагсаалтыг өг. Гэсээ эпиг унтаагаараа. Тэр чи лууц мэдээлэл өгдөггүй ба. Ингэсэн чи худаг дуулгаад босгоод ирлээ. Тэгээд аваад хоошоо явчихна. Манай Сокон харин доошоо яваад орчлоо шүү. Тэгснэ ачааны агуулгын хажууд сүлжээний өрөө рүү яваад орчихдаг. Барьцаалагчрын эпикийг дэглээд лист тайлгаж байна. Дээр нь харин Магнолин. Энэ хаваар л байгаа та. Гэхдээ чи яагаад нүдэ эргэлдүүлээд байгаа юм бэ? Тэнд сүнс байгаа мó? Ингээд дээш харсан чи Магнолин бууж ирээд маа. Захирагч. Эснэ гавийг нь гараараа тайлчлаа. Хоо, тэнд хэдэн хүн байгаа? 7. За гээ явах гэсэн чинь 8, 9, 10 мэдэхгүй олон ч үж магадгүй.
болтгоо. Ингээд үйлчлэгч явцсан өмслөө. Нөхөр нь харин доор сүлжээнд лаптоп холбоод онгоцны системд нэвтэрчлээ. Эпик харин Магнолинд нэг цаг өгöd. Би тусгай ажилд болохыг мөрөөдгий. Энүүгээр яаралтай үед холбоо өрөөрэй. Би яваад зэвсэг аваад ирье. Ингээд явчлаа. Соко харин камерт нэвтэрчээ. Магноли харин гарч ирээд хамгийн ихэнд таарсантайгаа үздэг. Нөгөөх нь бас эвгүй зодтолдог нөхөр байш шүү. Эвгүүтэд ирэхээр нь төмбөг рүү ундаа өшөглөөд унгачлаа. Соко харин тэнд байгаа барьцаалагчдын мэдээллийг хараад байж байна. Манай хүн ч тагнуул байсан баг та. Нөгөө өмнөдийн тагнуул руу андаа би байна. Энд хаваа явах онгоцыг барьцаалчихсан гэд мессеж явуулж байна. Тэр үед харин Эпик ардаас нь орж ирж хараад цохиж унгаах гэд гэтлээ. Яг очиод цогтол бариад авч байна шүү. Тэгснэ шууд мушгаад унгаачлаа. Хөөх, NIS-ийн ажилт юм уу? За. Манай Магнолин хүмүүс байгаа өрөө рүү яваад ортол охин нь өдөөс нь хараад байна. Нүрээ хааж угаад барьцаалагчийг гүвж гарлаа. Нөгөө талд харин Сокван руу зодог тайлсан ажилтнаг оролцохыг хориглоно гэд хариу ирчихсэн байна. Хөөхий. Тэгэхээр манай хүн чи яг ч тагнуул биш юм байна л да. Зодог тайлцсан юм байна. Тэгээд камераар Магнолиныг харлаа. Нөгөөх нь баг зүүчжээ. Эхнэрээ таньсангүй. Манай хүн хакердад автомат жолоодлогын системийг идэвхжүүлчлээ. Барьцаалагч юу болж байна? Автомат жолоодлого өөрөө идэвхжээд болохгүй байна. Босс нь тэнд камер хартал. Сүлжээний өрөөнд манай Сокван сууж байна. Эпик харин агуулгын өрөөрөө явж ороод тизер авлаа. Тэнд нарийн нөгөө бүтлгүүгээр унтаж байна. Магнолин дараагийн үнтэйгээ туллаа. Тэдний 2 дахь том босс нь байна. Нилээн үзэж байгаад бага хуваалгаад баггүй болчлоо. Юу? Чи ийм хөгшөө хүүхэн болчоо юу? Гэсэн чи нэг өшөглөөд дуусглаа. Тэндээс харин том босс нь гарч ирээд Магнолин тэгсэн чи нөхрийг нь бас бариад ирчиж өвгөө гэд яваад атсан чинь чи хүн андуурсан юм шиг байна. Ингэсэн чи сүлжээ авдаггүй. Өвгөө юу яриад байгаа бэ? Гээх үед ардаас нь худаг шидэд манай Магнолин очиод бариад авлаа. Ингээд баригчлаа. Чи NIS-ийн ажилтнтай гэрлээд NIS-ийн хамгаалтанд байжээ. Тэгээд хоёулангийн хүлээд хоош нь аваад явлаа. Охин хараад ээж гэсэн чи толгоос ихсрээд. Охин нь бол янзын сүлж авч шít. Тэндээс босс жаахан эвгүй хараад байна. Хажуугийн өвөө харин охинд нөгөө авч явсан бамбрууша бэлгэлдэг. Босс жаахан сэжиг аваад нари дээр хүрээд ирлээ. Чи яагаад уйлаад байгаа юм? Ээж чи хаана байна? Гэсэн хоош хараад нөгөө ансараг энэ гэж авна шít. Юу? Би яхаараа гэсэн чи хүмүүс. Юу? Ансараа охинтой мó? Нари босч ирээд. Ээж болтоо. Хэдийн ултал ингэж үжиглэх юм бэ? Гэснэ. Туслаарай гэд пороллоо. Ансараа тэрч аваад. Миний охин байгаамаа. Гэсэн тэнд байсан нэг нөхөр бараг зүрхээр явах нэ. Манай хоёрыг хүлээд нөгөө өрөөнд оруулчлаа. Магнолин чи NIS-ийн ажилтан байсан юм уу? Чи намайг ажиглж байжээ. Эхэндээ бол тийм ээ. Гэхдээ гээд түүхээ ярьж өгдөг. Би зүсээ хувиргаад ажиглж байтал хэсэг хүмүүс намайг дээрлэгсэн. Харин чи ирээд бүгдийг нь гөвчихсөн. Тэгээд надад шорлог өгсөн. Би чамайг их харгас гэж сонссон ч чи тийм биш байсан. Харин чиний нүүрнээс гэрэл цацарч байсан юм. Би тэр үед л чи миний заяаны хань байна гэж мэдэж авсан гэж байна шүү. Би тагнуулч хийсэн чамд зүгээр гэж үү? Зүгээр байлгүй яадах юм бэ? Чиний хэн байх? Юу хийсэн байх? Надад ерөөсөө хамаагүй. Чи бол миний хайртай бүсгүй. Охины минь ээж шүү дээ. Гээд манай хоёр уйлэлдлаа. Тэгсэн тэнд нөгөө бүтлгүүгээр хүлүүлчихсэн. Бас уйлаад байж байна. Гүй юу вэ ууш? Барьцаалагчдын нэг нь хүмүүсийн голоор явж байтал нэг хүн босоод ирлээ. Чи юугаа хийгээд? Гэтэл ардаас нь бас нэг нөхөр босч ирээд боогод унгаачлаа. Нөгөө урт үст үсээ боогод босоод ирнэ. Тэгээд 2 дахь босстой нийлээд урагшаа явлаа. Тэгснээ шууд босс руугаа дайрч байна шүү. Дотроо хагаралтай байгаа юм байна л та. 2 дахь босс. Энэ бол миний жинхэнэ төлөвлөгөө. Би Магнолиныг аваад буун. Чи харин онгоцтойгоо далаад унна. Чи энэ олон хүнийг алах гээ юу? Тэр хамаагүй. Угаасаа дайны талбарт эннээс олон хүн өгч байгаа. Тэгээд боссыг хүлээд манай хоёр руу аваад ирлээ. Манай хоёр "Гүй чи чинь босс үсттэй. Юу хийж байгаа юм?" Тэр үе тарай онгоц өндрөө доошлуулад шүхрээр хүн буулгах өндөртөө нисгэж байна. Шууд дайвалзаад хүчил төрөгчийн баг буугаад ирнэ. Нөгөө гурав харин жаахан шахуу байрлал тавьчлаа шүү. Ой чи миний ихнэрээс холт. Хой инки чи яагаад миний араас ирсэн? Дээрээс тушаал ирсэн. Хэсэг хүмүүс аавыг чинь алаад цөмийн зэвсгийн кодыг авчихсан. Тэр хүмүүс чиний араас явж байгаа. Тэднээс өртөж чамаг болоод бид аюулгүй газар тавиачих үүрэгтэй. Тэд хүссэнээ авах юм бол дэлхийн аюулд орно. Бид зогсоох ёстой. Тэгэд би эн чи ямар хамаатай? Учир нь цөмийн зэвсэг. Одоо зөвхөн чиний солонгон бүрхөвчээр л онгоно. Нөхөр нь тэндээс. Ой чи бити миний эхнэрлүү ийм дог хараад бай. Ууш чи яаж түүнийг ингэж удаан ширтэж зүрхэлж байна? Намайг тонгорсон хүн чамайг тэр хүмүүс зарах гэж байгаа. Юу? Миний эхнэрийг зарна гинэ? Өвгөө дуугаа байж та. Би бодоотхий. Тэд чамайг авчих юм бол чи өгснээс ялгаагүй. Юу? Манай эхнэрийг ална гинэ? Ингэсэн онгоц тайвалзаад нөгөө хоёр шууд босоод ирлээ. Би чамд яаж итгэх болж байна? Чи намайг алах гэж оролдоо үсттэй. Чи өөрөө над руу буу тулгасан шүү дээ. Би хүнд ч итгэж болохгүй байсан юм.
Чи бид хоёр бие биедээ итгэж болохгүй байсан гэж юу? Юу? Чи бид хоёр гинэ. Чи ямар манай эхнэртэй хосууд уу? Би чамайг алах гэж биш. Зүгээр л цаг хожих гэж бодсон. Би чамайг аврахыг л хүссэн. Одоо ч гэсэн. Нөхөр дэндээс. Чи яахаараа миний эхнэрийг авардгийг? Би хажууд нь байж байна. Би эхнэрээ аврах мэдв. Байж. Би босоодох. Гэсэн дэндээс нөгөө эпик буугаад ирлээ. За ингээд баг болоод онгоцыг аврахаар хөдөлцгөөлөө. За манай хэдийн домогт хамтарлаас өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаагаа явуучаа. Сабадар жамжаагүй манай царайлгууд лайк дараарай. 2 сарын давлгаагаа нэг 3 кинон дээр хийчихье да. Энэ кинон дээр амжаад сабадараарай. Энэ мэтчлөө өчнөө олон сайхан кинонуудыг цаг алдалгүй үзцгээе. Шууд сүлжээ нэвтрээд камеруудыг Canon, Magnolia болон Boss 2 гардан дулаан хийх юм байна. Boss уучны сайхан цаг санаанд орж байх чинь вэ? Чи үргэлжил миний арыг хамгаалдаг байсан. Нөхөр нь сонсоод энэ муу чинь миний эхнэрийг найраад байгаа бахта. Одоо ийм юм яриад явах вэ? Би одоо өөр хүний арыг даадгийг. Манай хүн тэнд. Тэр нь би намайг хэлж байгаа юм. За тэгээд онгоцны гэрлүүдийг унтрааж байгаад харанхуд очиод үзэж тарлаа. Boss Magnolia 2 мөр зэрэгцээд үзэж тарна шүү дээ. Нэгийг нь унгаад хоёр дахьтай тулдал амар том гартаа таарчлаа. Цөөхөд хөдөлтгөө. Тэгсэн зорчигчд хажуунаас нь туслаад элбчлээ. Ундаа шидэж байсан чинь нэг ундаа нь очиод улс төрчиг маа. Тэгсэн нөгөө том гарыг хүмүүс дэлб пойлдчлоо. Нари тэнтэс. Хээч гэд тэврээд авлаа. Өөх, жинхэнэ ээж нь энэ байсан юм байна. Boss харин цаанаас зугдах гэхэд манай хоёр дор нь очиод бариад авлаа. Нөгөө бүдүүн. Чи төгөөд яагаад түрэн ээж нь гэсэн юм бэ? Гэсэн чи маа. Хөөхдөд тослох гэдэл тэгж яахгүй юу да. Гэт жүжигчин бүсгүй дахиад нэр хүндтэй болчлоо. Ингээд бүх юм сайхан болчоод байж байтал нөгөө өвгөн. Нари, ээж рүү чинь хамтдаа очивол ямар оо? Гэт охиныг аваад явлаа. Манай Сокон. Ингээд чи манай эхнэрээс дүү юм байж яхаараа хүндлэлгүй яриад байдгийг. Чи эхнэрийнхээ жинхэнэ насыг мэддэг юм уу? Эхнэр чи 1981 оных. Юу? Хараа. Чи 1975 биш юм уу? Гэсэн тэнд охиныг нь барьцаалчихж шууд нөгөө боссыг буудаад унгаачлаа. Магнолин. Чи надтай хамт явна. Ингэж авна штт. Голвоос нь энэ хүн байж. Дөр сухарч аавыг нь алж код авсан хүнийг харуултал энэ үгэн байсан юм байна. Охиныг явуул. Хэрвээ чи надтай хамт явахгүй бол энэ онгоц дэлбэрнэ. Би бомбог тавьчихсан. Охин чинь нөхөр чинь богд өөхн. Гэтэл нөхөр нь тэндээс тийсэр гаргаад ирлээ. Бол чи миний эхнэрийг оролдохгүй шүү. Маа гэсэн гацчихжээ. Шууд нөхрийг буудчихлаа. Би чамтай хамт явна. Охиныг зүгээр орхи. Гэснэ охиныхон чихэнд юм шивэнж байна. Тэгээд өөрөө шүүхэр зүгээд хаалга руу очино. Хаалга онгойлгосон чинь татаад амар юм болж байна. Тэр үед Мион охин руугаа дөхөж байна. Чихэнд нь ээжигээ дөхөө өгөхөр наад бамруушаа шидээрэ гэсэн юм байна. Бамруушаа шидэнгүүт нь аваад гадагшаа шидчихлээ. Араас нь өвгнийг өшөглөөд явуулчихна. Тэгсэн бамруш дэлб. Бамруш дотор тесрэх бомбог байсан юм байна. Өвгөө харин дэлбэрэлтэд өртөөд байхгүй болчлоо. Тэгээд нөхөр дээр очиод өвгөө хаваа явцгаа ил да гэд үлж байна. Цээжин тэмтэрсэн ч харин хантаа зөмсцэн байдаг шүү. Өвгөө босооч чи зүгээр л байна штэ. Ингээд алгадлаа. Нөгөөх нь сэрснээ үйлчлэгчиг. Өвгөө гэж авна штэ. Наадах чи бишээ. Хэнийг хараад байгаа юм? Өвгөө. Яг алуулах гэж штэ. Нөгөө тагнуул бас эсэмэнд байж байна. Дүр сухратал тагнуул манай хүнд хантаа зөксөн байна. Тэгээд тагнуул өсрөх боллоо. Гисүн чи жаргалтай байгаа юу? Тийм ээ. Сайхан амьдраарай. Манай гисүнд сайн анхаарал тавиарай. Манай гисүн гинэ. Яахаараа танаа гисүн байдгийг. Энд чи миний гисүн. Тэгээд Мион гэдгийг мэдв. За чи хурдан яваа. Тэгээд үсрэх боллоо. Дараа дахин уулзцгаая. Тийм байхгүй. Чи зүгээр үсэр. Ингээд үсэрлээ. Манайхан жинхнээсээ яллаа. Онгоцны Ахмад ахлах үйлчлэгч дээр очиод адагтай Кэм. За та зүгээр үү? Та яагаад хаалга онгойлгосон? Дүрмэндээ онгойлгож болохгүй штэ. Чиний толгойд буу туулгачихсан байсан шүү дээ. Тэгсэн ч гэсэн онгойлгож болохгүй. За өвгөө. Би амар айлаа штэ. Ингээд авна штэ. Энэ хоёр чи эхнэр нөхөр хоёр байсан юм байна штэ. Нөгөө тагнуулуудыг бүгдийг нь суудал тань хүлчгэж. Өмнөдийн тагнуулын газар. Онгоц аврагдсан гинэ ирэхмэ. Тийм үү. Тэр онгоцыг буцаагаад Инчон руу дууд. Ахмад гарч ирээд. Уучлаарай. Бид Инчон руу буцах боллоо. Ингэсэн чи хүмүүс хаваа руу явъя гэдээ урлаад байна. Тэгсэн нөгөө улс төрч усч ирээд ганцаараа тэднийг эсэргүүцсэн. Араас нь харин нөгөө эпик ажиллаагүй тийсрээ оролдож байгаад улс төрчиг юм аа. Өөх, энэ ажиллаж байна. Чи юу хийж вэ? Гэсэн харснаа. Онгоцны Ахмад хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваад шууд түлшнээсээ асглаа. Тэгснэ. Хаваа явах HA054 онгоц. Түлш дуусч байгаа учраас хаваад газартахаас өөр сонголтгүй боллоо. Эрхэм мөндөд зорчигчдоо онгоцны Ахмад ярьж байна. Бид хаваан хоноол уулуу руу явахар боллоо. За ингээд явцгаалаа. Эпик тэндээс ёсолж байна. Манайд хаваа дээрээ сайхан зугааллаа. Ингээд чи тэр бамбрууш дотор бөмбөг байгааг яаж мэдсэн юм бэ? Би чинь Магнолин шүү дээ. Тэгээд далайн ирэг дээр зогсоод Согван эхнэртэй бөгж өгч байна. Мион надтай гэрэлсэнд баярлалаа. Ингэснэ босч ирээд. Яа, би энэ мөчийн төлөө 10 жил мөнгө хураасан штт. 10 жил байж та. Юу гэсэн бэ? Энд чи суглааны тохирол биш юм уу? Чи ийм их мөнгө өрчиж байгаа юм уу?
Ална чамаг. Ингээд дүрс буцаж манай хүн юу хийснийг харуулдаг. Тэгсэн нөгөө бөглөн дотор өөрөө Хавай руу аялах хэрэг гэд хийчихсэн юм байна. Бүх юм болоод өнгөрсөний дараа нөгөө нойр ниймээ хэтрүүлдэг залуу онгоцсон сэрлээ. Тэгээд утсаа харсан чинь 105 мессеж 47 дуудлага гэж байна. Ажилтаа хариулаарай. Онгоц барьцаалагдсан байна. Ажилтан байна уу? Ажилтаа дарга ууртай байна. Ажилтан чи илчлэгдсэн. Болгоомжил. Ажилтан нөхцөл байдлаа мэдээлэл. Ажилтан чи байна уу? Ош чи муу байна уу? За онгоц аврагчлаа. Чи халагдлаа. Ирэхэр чи чамтай хатуу ярина гэж авна штт. Хөөхи. Нөгөө яриад байсан ажилтан энэ байсан юм байна. Энэ түрээд кино ман дууслаа. Киночд байлаа.